Одон суугт тавтай морил бие олгогчийн хот Монгол бүхэн гайхамшиг нэвтрүүлгийн шинэ дугаар эхэлж байна. Энэхүү нэвтрүүлгийг хүртлэгч ганц өх бидэнд бэлтгэн өргөдөг. Өнөөдрийн дугаарыг аюулгүй байдлын төлөө хамтдаа Forward Motors болон стандартыг эрхэмлэн оройтой Стандарт Catering компани ивент итгэж байгаа. Нэвтрүүлэг та бүхэнд YouTube-ийн Одон суугаар болон NTV телевизээр мөн 83.3 107 стилгооны Одон радиогоор хүрч байна. За өдрийн мэнд гэнэ. За өдрийн мэнд хүргэе. За өнөөдрийн нэвтрүүлгийн сэдэв маань болохоор нөгөө бид нар ч нөгөө урд нь ярьжсэн шүү дээ. Одоо үүдээ урт гарт маамын лав гарслан гэдэг ч юм уу те гэх мэтлэн ингээд энэ хүмүүсийг болохоор биеийн хэлбэрээр нэг хочилсан юм шиг те. Тэгсэн чинь зарим нэг хүмүүс болохоор бас нөгөө нэг өөрийнхөө үндэсний бүхд үзүүлсэн амжилтаа өөрийнхөө дархан мэхээр дархлуулж буюу мэхээрээ бүр ингэж одоо нэр нь ингээд хамтдаа бүр бичигдэхэр болцсон. Тийм улсууд байж шүү дээ. Өмнө нь бидэд нөгөө сэрэн донгоо бадам сэрэж гэдэл те ингээд дурдж ирсэн. Ерөнхийдөө тийм их сэдвтэй. Тэгэхээр манай Монголын үндэсний бүхий маань түүхэнд өөрсдийн тэр дархан мэхээрээ даацтай хийдэг тэрхүү мэхээрээ өөрийгөө дархалж үлдсэн тэр хүмүүсийн талаар ярих гэж байгаа. А гэхдээ бас өнөөдөр онцлоод хоёр хүнийг нэлээд гоё түлхүү ярих бах. За энэний өмнө надад нэг ярьж хэлмээр байгаа зүйл байгаамаа. Та түн дээр ямар бодолтой байна вэ? Юу вэ гэхээр би нөгөө ингэж бодоод байгаа. Сүүлд би нэг дархан дөлөө хинти дөлөө нөгөө нэг аргалах ингээд өсөж байгаа хүмүүстэй уулзаа явж байхдаа зүгээр ингээд өөрөө яг Монголын 3 үеийн түүх ингэж ярьж хагаад тэр тундаас нэг өөрийн мэдлэгний сонин юм яриа явуулсан байхгүй. Тэр нь юу вэ гэхээр одоо нэг үндэстнийг те одоо нэг улсыг дотор нь юу гэдгийг эрх мэдлийг нь над руу ингээд олиод авах шүү дээ. Дотооддоо нэг лугаа олиод байж гэдэг шиг нөгөө ингээд олон хэсэг хуваадаг шүү дээ, тэ. Тэр чинь бол одоо маш олон тэр нөхдүүдийн хийдэг одоо олон улс төр хийсэн зүйлүүдийн нэг шүү дээ. Тэгэхээр нөгөө нэг юм хуваагдал их байх тусмаа хоорондоо ингээд маргаан нэ тэр юмуд нь болоод идэг. За яг хуу заримдаа нөгөө нэг ингээд хуваагаа тавьчихлаар хоорондоо өрсөлдсөөр байгаад юмыг мэдэхгүй явж идэл цаг хугацаа өнгөрөхөд бол юм ингээд нэг чад агцсан л байдаг л да. Гэхдээ ингээд дотор нь ингээд хуваагаа тэгээ дунд нь байнгын яс хаяад ч юм уу байнгын нэг иймэрхүү хэрүүлийн алим шидэд байж идэг. А үндсэн дээшээгээ тэр дээдлэлт нэг болоод байгаа нөхдүүд рүү хандаж хэрүүл хийхгүй. Эндээ ингээд байж гэнэ гэсэн үг байхгүй. Тэгээ тиймэрхүү юм ярьж явж хагаад одоо ингээл юм болохоор тэр аймгийнхан энэ аймгийнхан те эсвэл тэгсэн ингэсэн гэл нэгэндээ дургууч юм шиг юм ярьж л байдаг. Ингээд хэрүүл урал болж идэг учраас би ер нь өнөөдрийн нэвтрүүлгийн эхний хэсэг дээр заяа. Эхний хагас дээр ер нь хэрхэн Монгол улс хэдэн аймаг болгож хуваагдж байгаа талаар тэрний өмнө ямар байсан талаар бас эхлээ ярьчих гэж бодсон. Ягаад тэгэхээр одоо үндэснийх баяр наадмын маань одоо хурдан морины төрөө те азарганы төрөө их насны төрөө бол тэр аймгийн тэр авлаа гэдэг. Мэдээж ингээл гэдэг. Нөгөө талдаа манай үндэсний бүхийн одоо үзүр төрүүн дээр гарч ирээд төрүүлсэн бөхчүүд те тэр аймаг маань сайхан наадлаа гэдэг. Тэгвэл бол тэр аймгийнхан чинь тэгдэж штэ ингэдэж штэ гэл ингээд идэг штэ. Ерөн зүгээр энийг халаад хэдүүлээ чинь нэг юм хамтдаа нэг гэр бүл шүү дээ гэдгийг иргэн сануулахын тулд би эхний хэсгээр энийг ярив гэж бодсон. За Монгол улс бол одоо түүхэн хөгжлийнхөө өн эртний үеэс засаг захиргааны уламжлалт хуваартай байсан. За мэдээж хуваар байсан уу? Байсан. 1912 оноос ахуулаад үзье л да хамгийн ойрхон түүхэн буюу 1912 онд Монгол улс 4 аймаг тэгээ 2 хязгаар 4 аймаг 2 хязгаар 129 хошуу. За 1923 онд болохоор 6 аймаг 110 хошуунд хуваагдаж ирсэн. Тэгэхээр одоо 1912 оныг ингээ хараад үзлээ 4 аймаг гэдэг нь одоо 12 онд Сайн ноён хан аймаг хан гэдэг цолыг авч байгаа. Тэрнээс Сайн ноён аймаг байгаа юм л да. Тэгэнгүүт Засагт хаан, Сэцэн хаан, Түшээт хаан гэсэн 3 одоо том хаан байгаа шүү дээ. Тэгээд Сайн ноён аймаг гэж байж байгаад 1911 оны үндэсний тусгаар тогтнолын хөдөлгөөнд оруулсан хувь нэмрийг нь одоо Богд хаан шагнаад хан гэдэг цолыг нэмснээр одоо юм 4 аймаг болж байгаа. Тэгэхээр Засагт хаан, Сайн ноён хаан, Түшээт хаан, Сэцэн хаан гэсэн 4 аймагт хуваагдаж байгаа. За манай найруулагч газрын зургийг харуулж байгаа баг. Үүн дээр нэмэх нь хязгаар нутгууд. За хязгаар нутаг гэдэгт нь бол одоо манай одоо бид нэр нөгөө одоогийн байгаа газрын зургаараа Монгол улсыг төсөөлж болохгүй 1911 12 оныг харах юм бол манай найруулагчаас харуулах байх. Урд хэсэг маань бүгд манай хойд одоо нөгөө Тагн Уран хаан хязгаар гэдэг. Тэр хэсэг маань манай тэгээ баруун тишээгээ бас одоо нэлээд цаашгаа газар нутагтай. Одоогийн бидний мэддэг Монгол улсын газрын зургаас шал ондоо газрын зураг байгаа юм. За 1926 онд 6 аймаг болгож хуваагаад 110 хошуу болгоцсон байна. Хошууны нутаг дэвсгэрт нь тухайн бүс нутгийн байгаль экологийн онцлог болон нүүдлийн мал аж ахуй эрхлэх үйл ажиллагаатай нь уялдан зогтсон байдлаар хуваасан. 1921-ээс 1990 он хүртэл Монгол улс засаг захиргаа нутаг дэвсгэрийн хувьд дараах үе дамжсан шилжилтүүдийг хийжээ гэж байна. За жишээлбэл би ингэ жижигээс нь томруулъя заяа. За 1923-аас 1929 оны хооронд буюу 6 жилийн хугацаанд хамгийн бага нь 10 гэр.
10 гэрийг нэгтгэхэд 10 гэр гэдэг заяа. Араас нь тэдний одоо хэдэн 10 гэрүүд нийлээд нэг баг болдог. За баг нь дахиад хэдэн багууд нийлээд сум болдог. Тэр сумууд нь нийлээд аймгийг бүрдүүлдэг. За 1923-аас 1929 онд ийм байж. 1927-оос 1931 онд 10 гэр гэдэг нь 20 гэр болж. Тэгээд нэг хороо 20 гэдэг үг орж ирдэг шүү дээ. Тийм тэр чинь нэг 20 гэдэг юм уу тийм бүрэлдэхүүн байхгүй. Тэгэхээр 10 20 гэр. За дээрэс нь сум, тэгээд сум урд нь нэг хошуу, тэгээд аймаг гэж ингэж томорж байгаа юм. За 1932-оос 1959 онд баг одоо баг орчиж байна. Тэгэхээр нөгөө нэг 10 гэр 20 гэр байсан бол одоо тэдний чинь бас дахиад нэгтгэхэд илүү суурьшмал болоод байгаа учраас те хүний тоо нэмэгдэх нь л те тэгин гутал ингээд баг нь сум болоод сум нь цаашаа аймаг болоод тэгээд Улаанбаатар хот чинь бас дотроо хороо 20 гэж ингэж хуваагдаж явж байгаа. За 1960-аас 1992 онд болохоор сум за түүнтэй адил зэрэглэл бүхий орон нутгийн бас хот. Тэгээд хороо аймаг гэж одоо томордог. 1992 оноос болохоор баг, хороо, сум, дүүрэг, аймаг, нийслэл гэдэг ийм хэлбэрлөг орж ирж байгаа юм. За байгуулагдсан түүхийг би түрүү нэг оноор нь хайлбарлаад задлахад за 1921 он гэхэд заяа одоогоос 105 жилийн өмнө Түшээд хан аймаг, Цэцэн хан аймаг, Засагт хан аймаг, Сайн ноён хан аймаг нэмэх нь Жавзан дам хотготын шав зэрэгээс бүрдэж ирсэн. За шав хошуу илүүдээ би тэгээ харахаар Хөвсгөл аймгийн тэр баруун хойшооч илүүдээ тэр хэсгийг чинь богдын их шав билүү богдын шав хошууч илүүд тиймэрхүү нэршил яваад байсан. Гэхдээ яг 1921 он гэхэд ийм 5 хэсгээс бүрдэж байгаа. Жавзан дам хотготын шав зэрэгээс бүрдэж ийн гэж байгаа. Тэгэхээр нөгөө нэг хязгаар нутаг мутгуудыг чинь Жавзан дам хотготын шав хэсэг гэж оруулж ирж байгаа. За 23 он Түшээд хан аймаг одоо нэрийг нь солино. Түшээд хан аймгийг Богдхан уулын аймаг гэдэг нэртэй болно. Тэгэхээр нөгөө Богдхан уулын аймагаас тасалж Өмнө Говь аймгийг байгууллаа тий. Богдхан уулын захирагчаар нөгөө нэг Жамсрангийн самбууга байлаа гэх мэт нөгөө нийслэлчин 1923 оноос Богдхан болж эхэлж байгаа юм байна. Түшээд хан аймгийг Богдхан уулын аймаг болгоод Цэцэн хан аймгийг болохоор Хан Хинти уулын аймаг. Одоо манай Дорнод Сүхбаатар хэсэг. За Хинти. Засагт хан аймгийг болохоор Хантаашир уулын аймаг гэдэг чинь яг нөгөө Говь Алтай эдэр манай Хантаашир уулын гэдэг. Хантаашир уулын аймаг. За Сайн ноён ханы аймгийг болохоор Цэцэрлэг мандлын аймаг. Цэцэрлэг мандал уулын аймаг ч гэдэг. Цэцэрлэг мандлын аймаг гэж тус нэрлэх болсны дээр за 1925 оноос ахуулаад дөрвөд 2 аймгийг нэгтгэхэд Чандман уулын аймаг гэж байгуулсан. Тэгэхээр энэ 1925 он гэхэд Монгол одоо улс маань Богдхан уулын аймаг, Хан Хинти уулын аймаг, Хантаашир уулын аймаг, Цэцэрлэг мандал уулын аймаг, Чандман уулын аймаг гэх 5 аймагт хуваагдаж байгаа. За 1925 онд их шавийн анх дугаар их хурал болсон юм байна. За энэ ингэхэд шинэ аймагуд байгуулад дээрэс нь нөгөө 5 дээр нэмэх нь Дэлгэр их уулын аймаг гэж нэмэгдсэн. За тэгээд мөн бие даасан Хасгийн 5, Алтай Урайнхай, Торгууд, Загчин хошууд Улаанбаатар хотоос засагхааны нэгж зэрэгээс Улаанбаатар хотноос засагхааны нэг зэрэгээс бүрдэж исэн. Тэгэхээр нөгөө 5 дээр чинь дахиад нөгөө Дэлгэр уулын их уулын аймаг гэх те бас дахиад нэмэгдэж гин гэсэн үг. Ингэж явж байгаа 1931 оны 1-р сард болохоор засгийн газрын 37 дугаар хурлаас улсын баг хурлын тэргүүлэгчдэд орон нутгийн засаг захиргаа нутаг дэвсгэрийн хуваарлалтанд өөрчлөлт оруулах тухай хуулийг баталсан. Тэгэхдээ нөгөө сонгуул хийх гэж одоо тухайн бүс нутгаас хүмүүсийг төлөөлсөн сонгуулийг хийх гэж одоо илүү тодорхой болох шаардлага үүсээд тэгсэн чинь тэнд нь болохоор шинээр 13 аймаг байгуулах гэж байгаа. Нөгөө нэг 5 6-гаа дахиад задлаад шинээр 13 аймаг байгуулж эхэлж байгаа. Ч одоо 1931 он гэдэг чинь нэг юу юм бэ? Нэг 90 жилийн өмнөх л үйл явдал юм уу те. За тэгин гутлаа 13 аймаг байгуулах хуучин яг тэр нөгөө нэг 5 6 том аймаг байхад тэнд чинь 525 сум байсан юм байна. Тэгин гутал нь 13 аймаг болгоод дээрээс нь 525 сум чинь 324 сум болгон цомогдох шийдвэр гаргасан юм байна 1931 онд. За тэгээд Улаанбаатар гэж байгаа. Энэ бол нийслэл хот тийм ээ. Тэгин гутал үүнтэй зэрэгцээд Алтан булаг, Сэлэнгийн аймгийн Алтан булгийг болохоор бас хот гэж нэрлээд хотын захиргааг шинчлэн байгуулсан. Тэгэхээр Алтан булаг бас хот болж бий дааж явж исэн байна. Сэлэнгийн аймгийн Алтан булаг хот гэх юм байна шүү дээ, тийм. За тэгвэл хуучны нөгөө нэг яриад байгаа 5 аймгийн суурин дээр байгуулагдсан аймагуудыг зарлая заяа. Архангай, Алтай, Дорнод, Дорноговь, Дөрвөд, Завхан, Өвөр хангай, Өмнө Говь, Тариалан, Төв, Хөвсгөл, Хинти, Ховд. Дөрвөд гэж орж байгаа юм байна тийм бүр дөрвөд гэж орж ийн. Энд чинь бас Тариалан гэж аймаг байна те. Ингээд нийтдээ 13 аймаг болчихж байгаа. Нэг 13 аймаг хийгсэн шүү дээ. Дараа нь буюу 31 онд ингэчээд 1932 оны 12 сард гарсан Сайд нарын зөвлөлийн 21-р хурлаар
Тариалангийн аймгийг Тариалан гэхгүйгээр Сэлэнг гэж нэрлэе. За Дөрвөд аймгийг Дөрвөд гэхгүй энийг Увс аймаг гэж нэрлэе гэдгийг 1932 оны 12 сард гарсан тогтоолоос батлагдсан байна. За 13 аймагаас таслаад заяа. Яг энэ үе чинь нэг хорлогийн чай болсонго баруун хязгаар руу бас ажил нэрвэлнэ тэр гэдэг Батын доржгоо тэнд байдаг. Тэгээд 13 аймагаас таслаад Баян Өлгий, Баян Хонгор, Булган, Дундгов, Сүхбаатар гэдэг аймагуудыг нэмж байгуулж байгаа 32 оноос. Ингээд 18 аймагтай болцсон. За аймаг сум байгуулах тухай хуулийг бол одоо 1994 онд сүүлд 94 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн 32 дугаар тогтоолоор Дархан хотын Хөлийн цэсээр тодорхойлсон нутаг дэвсгэрт Дархан уул гэдэг аймгийг байгуулъя гэдэг. Нэг 18 аймагт нэмэх нь Дархан уул гэдэг аймгийг байгуулъя. За төвийг нь Дархан. За дээрэс нь Эрдэнэт хотын одоогийн хилээр одоо тодорхойлогдсон нутаг дэвсгэрт Орхон аймгийг байгуулъя. Төвийг нь Эрдэнэт гийя гэд Орхон уул аймгийг байгуулж байгаа тийм. Тэгснэ Чойр хотын хэсгийн Хөлийн цэсээр тодорхойлогдсон нутаг дэвсгэрт Говьсөнбөр аймгийг байгуулъя. Төвийг нь Чойр гэж нэрлэхээр болгоод ингээд бид нэр 21 аймагтай болж байгаа. Энэ 1994 онд 21 аймагтай болж байна гэсэн. Тэгэхээр чи 100 жил хэрэггүй нэг 80 жилийн хугацаантай 1911 оныг харахад бид нар 5 аймаг 4 хан аймагтай хуваагдаад Уран хаан Тагн Уран хаан хязгаар болон хязгаар нутгууд гэж ингэж байсан бол 80 жилийн дотор бид нар ингээд 21 аймаг 330 сум гэдэг юм уу ийм болоод хувирчиж байгаа. За Улаанбаатар хотын хувьд хэлэхэд болохоор 1957 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Бүгд Монгол Ард улсын ардын хурлын 114-р зэрлэг гарч Улаанбаатар хотыг 10 хороонд хуваасан. Үүнд Чингэлтэй хороо, Чойвалсангийн хороо, Найрамдлын хороо, Сүхбаатарын хороо, Хоршооллын хороо, Уурхаачтын хороо, Төмөр замын хороо, Ажилчны хороо, Толгоотын хороо, Амгаланбаатар хотын хороо гэдэг ингээд 12 одоо 20-тоогоор байгуулагдсан гэж байгаа. Дээр нь дээрх хороод цомхотгож 1965 онд Ажилчин, Найрамдал, Сүхбаатар, Октябрийн районуудыг байгуулсан тийм. За энэ чинь 1965 оноос ингэж нэг район гэдэг үг орж ирж байгаа. За 1992 онд Монгол улсын шинэ үндсэн хууль батлагдаж Улаанбаатар хотын засаг захиргааны нэгжүүд нь дүүрэг хороо гэж нэрлэгдэх болсон юм аа гэж байгаа. За ер нь бол бид бүхний нөгөө нэг ингээд юу гэдгийг заримдаа нэг юм хэрүүлийн алин болчих гээд байдаг нэг юм нутаг усаар талцдаг малцдаг юм чинь бол зүгээр л юм засаг захиргааны нэгжийн хувьд болохоос ш бид нар тэр хүмүүсээс өөр гэсэн үг биш. Бид нар тэр хүмүүсээс ялгаатай гэсэн үг биш. Бид нар чинь нэг гэр бүл түүнийг нэрлэхэд гэдэг юм уу тэр сонгуулийн зохицуулт инээ тэр юм оруулах гэж л ийм тус-тусад нь оруулж ингэсэн юмны бас ийм хэлбэрийг бид нар буруугаар ойлгоо те тентхийнхэн энтхийнхэн гэж нэг талцчих гад байдаг шүү. Наа жалгад овны үзэлч яг биднэрт бол сөрөг зүйл ихтэй л болохоос ш давуу юм нэгч байхгүй шүү гэдгийг хэлье. За тэгээд манай найруулагч яг энэ явцад бас нэг зураг Монгол улсын газрын зургуудыг харуулсан баг тий. Одоо жишээлбэл 1911 оны тэр зураг дээр ихэд одоогийн Монгол улсын газрын зургаас баруун тишигээ одоо энэ хоошоогоо Тагн Уран хаан гэдэг Туваагийн бүс нутагч манай хязгаарт орчиж байгаа. Баян Өлгийгөөс цаашаага дахиад тэр нөгөө Өрөмж хот, Шинжаан тэгээ нөгөө Тэнгэр уулын бэлмэл гэдэг чим Тэнгэр уул мул гэдэг чим тэрний дагавар улс гэдэг чим тийшээгээ газар нутагч нэлээд том хэсэг бүр бүтэн аймгийн хэмжээний газар нутагч манайх байж байгаа. За урагшаага энэ нөгөө Ордос, Алшаа, Шилийн гол гэх мэтлэн тэр газар нутгууд чинь одоо 1911 он гэхэд Монголын газар нутаг дээр одоо хамгаагдаж тавигдсан байгаа байхгүй. Үүнийг монголчууд бичээгүй. Одоо энэ дээр жишээлбэл нөгөө дэлхийн газар зургийг ингэж бичиж үлдээж байгаа нөгөө англи гэдэг ч юм уу те нөгөө колониалч орнууд байгаа шүү дээ. Эдгээр чинь ингээд нөгөө бүс нутгуудын газар нутгийн тавихтаа ингээд бичиж үлдээсэн энэ байгаа байхгүй. 1911 он гэхэд. За ингээд ер нь бол бидний тэр талцдаг байдлыг ерөнхийдөө би зайлсхиймээр байна л гэсэн санаачлагаар те ямар одоо аймгийн бүх төрүүлэх ямар аймгийн бүх хаан хин унах те хамаа байхгүй шүү. Одоо би энэ дэр дахиад нөгөө хоёлын дараагийн их гэдэг нэвтрүүлгийн зүгээр эхлэлийг нэг хэлчихэд Хөвсгөл, Архангай, за Ус аймаг гэдэг ч юм уу те одоо Монгол улсад одоо үндэсний баяр наадмынхаа үндэсний бүхийн төрөг одоо хамгийн их хүртэж явсан аймагуд гэж нэрлэх юм бол энэ аймагуудыг нэрлэж болох юм. Гэтэл энэ аймагуудыг тус-тусад нь юм шиг те. За энэ жил одоо нэг Архангайг давчих юм бол манайх болно доо гэдэг нэг өөр аймаг нь яриа байждаг ч юм уу те. Энэ айгүй тэнэг юм бэлээ. Яагаад тэгэхээр энэ хэсэг чинь Сайн ноёны хаан аймаг. Тэгэхээр нөгөө түрүүн гарч ирсэн нэг амьдралын хэв маяг болон газар нутгийнх нь одоо өгөгдөл дээр хамааруулаад ингээд мал аж ахуй чиглэлээр ч юм уу хуваасан гэж штэ. Үүн дээр би одоо зүгээр энэ Хөвсгөл Булган гэдэг ч юм уу Хөвсгөл Булган Архангай гэдэг ч юм уу те энэ хүмүүс чинь нэг хүмүүс шүү гэдгийг би ойлгуулахын тулд нэг зүйл хэлье гэж байгаа. Тэнд чинь нөгөө мал аж ахуй хамгийн их буюу одоо хүртэл 2025 оны мал тооллын судалгаагаар Хөвсгөл аймаг нэгт, Өөрхангай аймаг хоёрт, Архангай аймаг гуравт. Тэгээ Баян Онгор аймаг болон Төв аймаг гэж явдаг байхгүй. Тэгэхээр нөгөө мал аж ахуй
бас ингээд төвлөрсөн. Тэгээ бог мал илүү их байдаг. Тэгэхээр нөгөө адуу ихтэй. Тэгэн гол манай аргангаа хөвсгөл энэ хавийн бүхчүүд маань яагаад ийм хүчтэй байгаад байна гэхэлэр жишээлбэл би нөгөө амьдралын хэм маягтай холбох гэдэг байхгүй. Тэнд мал аж ахуй хөгжүүлж байгаа адуу ихтэй учраас багаасаа нэгдүгээр айраг ууж өсөж байгаа тий. Хамгийн сайхан гацтай айраг мөн. Яагаад тийм байгаа вэ гэхэлэр мэдээж өвс ургамал болон адуу малтай холбоотой. Өвс ургамал байгальтай холбоотой шүү дээ. Тэгэн гол тэр хүүхдүүд багаасаа юу гэдэг вэ гэхэлэр унгаа татдаг байхгүй. Унгаа татхаас ахуулаад тэр гар чангана. Өдөрт 2 цагийн зайтай үлээ баян тэр 10 20 30 40 унгаа гэж татна. Багаасаа ингээд тамир хийгээд эхэлж байгаа. Дээрээс нь айрагны бүлэх явцтай. Эн чинь нөгөө томчууд бүлэхгүй шүү дээ. Хүүхдүүдийг л хөлөөлнө. Тэд нар чинь ингээ багаасаа ингэж байгаа. Энэ одоо юу гэдгийг амьдралын хөвшилчин 100 жилээр ч юм уу явхлаар хідэн үе дамжина. Тэр ген гэдэг бол хаан шүү дээ. Генээс ген дамжина. Ингээд архангаа хөвсгөл гэдэг ч юм уу энэ хавийн бүхчүүд маань одоо увс гэдэг ч юм энэ хавийн бүхчүүд маань илүү гар чангатай байдаг ч юм уу. Биеийн тамир нь амьдралын хөвшил суудсан байдаг учраас. Тэгээд айрагны гац гойтой байдаг. Эсрэг талд нь зүгээр амтнаар бодоод үзэх юм бол манай Сүхбаатар яагаад хурдан удмын адуутай байдаг вэ? Яагаад хүмүүс тэр нөгөө тод магнатэр хүртэл гардаг штэ. Нутгийнхаа төрүүг тэр манжийн ноёнд алдахгүй тулд хурдан адуу хайгаад дорнод Сүхбаатар чиглэлтэй ч үлээ явдаг штэ. Тэгэн гол энэ тэгждээ яваад тэндээс адуу авчиж ингэдэг чинь угаасаа л тентхийн адуу хүчтэй. Одоо хурдтай. Тэгэн гол тэнд чинь одоо хүрт айраг бага шүү дээ. Бараг хийдгүү гэдэг ч үлээ. Яагаад тэгэхээр унаг нь багаасаа ихийг өгөхөд сүүг нь хуваалцдаг байх. Тэгэхээр адуу тамиртай байдаг ч юм уу. Тэгээд тэр тал газар өгсөж байгаа гэдэг ч юм уу. Ер нь ингээд байгалийнх нь өгөгдөл болон хүн зооных нь тэр байгалаа дагаж амьдарч байгаа тэр хүмүүсийн маань амьдралын хөвшил дундаас тэр спорт хэрхэн хөгжих, тэр хүмүүсийн чадвар хаашаага илүү гарах вэ гэдэг юмуд бас байдаг юм аа гэдгийг би дараагийн дугаараар илүү нотлоно. За хоёулаа хамтран хэлчихээ ярьчаад нөгөө мэхээр алдарсан хөгчүүд ярьж эхлэе. Тэг манайхан яг би энийхээ доор орохгүй нэгнийхээ дээр гарах гэсэн тийм юутай л та бодолтой л та. Тэрнээсээ болоод л та манай аймаг төрүүлчих гоё гэдэг хэлэх бат. Надад бол гоё л байдаг юм. Ер нь альч яаж исэн. Зүгээр л тийм үндэсний бүх юм аа тийм гоё тийм хинч төрүүлсэн яах вэ? За өнөөдрийн дугаарыг стандартыг эрхэмлэн стандарт кейтеринг компани оруулж ирдэг Good Day Soju event итгэж байна. За Good Day гэдэг soju нь Бусан бүс нутагта хамгийн алдартай юм байна. За Солонгост бол эхний 3-т ордог ийм том одоо брэнд байж байгаа. За энэ soju-г Мухак гэдэг одоо үйлдвэрлэдэг. Энэ нь Солонгостой 97 жилийн түүхтэй ууган үйлдвэр гэдгээр онцлог. За ингээд энэ soju-г нэрхтээ цэнгийн ус маш чухал байдаг юм байна. Тийм учраас жири гэдэг уулны 320 м гүнээс гаргаж авсан хүчил төрөгчээр баялаг цэвэр тунгалаг усаар одоо боловсруулдаг гэдгээрээ бас их одоо алдартай юм байна. За энд нэг юм байлаа шүү. За байж байгаарай. Хэдэн хувь гэлээ. Тэрийг марцчлаа. Маш бага градустай гэдгээрээ бас алдартай юм байл шүү. Тэр нэг шинэ технологийн бага градустай хийдэг гинөө. 16% хүртэл бууруулсан технологиг нэвтрүүлснээрээ бас энэ Good Day чинь алдартай байдаг юм байна. За Good Day soju спиртийн агуулмжийг багасгаж, утга учиртай маргааштай сайхан мэдээгээр дүүрэн ухтаарай гэсэн философиор бүтээгдэхүүнээ зах зээлд нэвтрүүлдэг гэсэн байна. За ийм нэг философитой бүтээгдэхүүнээ үйлдвэрлэвэл тэр одоо цаанаа чанартай болно л гэсэн үг. За бүх дэлгүүрээр худалдаалж байгаа. Дэлгэрэнгүй мэдээллийг за Good Day soju Mongolia гээд юу байж байгаа. Пэйж Facebook. За баярлалаа. За баярлалаа. За Монгол бүхийн түүхэнд маань өөрийн гарамгаа хийдэг мэхээрээ алдарсан хүчтнүүд цөөнгөө байдаг шүү. Тэдэн дундаас ард түмний сэтгэл зүрхэнд илүүтэй хоногссон алдарт бүхчүүдийг энэ удаад онцлоё гэж бодлоо. За хамгийн түрүүнд Аргангай аймгийн Үлзийд сумын харьяат Монгол улсын арслан Жалбуугийн чойжил сүрэн. За энэ хүнийг бол Монгол улсын арслан Жалбуугийн чойжил сүрэн. Энэ хүнийг болохоор хүмүүс ард түмэн болохоор хавсардаг чойжоо гэдгээр нь мэддэг ийм хүн байгаа. За чойжил сүрэн арслангийн хувьд болохоор Аргангай аймгийн Үлзийд сумын 2 дугаар багийн нутаг Ямаат гэдэг газар малчин ард Жалбуугийн хүү болон мэндэлсэн. За Аргангай аймагт мэндэлж байна те. 1935 оны модон дахиад гахаа жил төрсөн гэдэг. За тэрээр 15 настайгаас сумынхаа наадам орон нутгийн овоо тахилахын наадам зодглон бүх болох гараагаа эхэлсэн бөгөөд 1951 онд сумынхаа наадамд 16 настай байхдаа төрүүлээд сумын заан цол хүртсэн байдаг. Түүний үндэсний бөхөр барилт гурмыг хөгжөөсөн анхны амжилт нь энэ байсан. За тэрээр удалгүй сургууль соёлын мөр хөөж хот газар бараадсан. Хотод ирээд дараагийнх нь золгож авсан түүнийг гардаж авсан багш нь алдар даврах
төвдөн дөрж аврах юм байна. Тэгэхээр төвдөн дөрж аврахын хувьд болохоор тухайн үед нөгөө нэг яг үндэсний бүхийн дугуулн ч юм уу хичээлүүлээд эхэлсэн, өөрөө багшлуулаад эхэлсэн байж л дээ. Тэгээд төвдөн дөрж аврахад шаварж бүхийн гараа дэвээ мэх заалгах гэх мэтлэн одоо зүйлээ сурж эхэлжээ. За Чойжл Сүрэн Арслангийн хувьд болохоор улсын чанартай баяр наадмуудад барилдсан он дарааллынхаа амжилтаас дурдах юм бол за 1958 оны улсын баяр наадамд Цэргийн Арслан цолтой барилдаж 8 давж үзүүрлээд улсын заан цол авсан байдаг. За тэгээд дараа нь Монголын залуучууд оюутны анх дугаар наадамд аймаг нийгэмлэгүүдээс шалгарсан 37 бүх тойргийн журмаар барилдахад 8 дугаар байр эзэлсэн амжилттайгаар одоо өсөх нэмэх гэдэг чимгийг бас нэмсэн байдаг. За 1959 онд улсын баяр наадамд 7 давж улам өсөх чимэг, 1960 онд 6 давж улам өрнөн өсөх чимэг. За 1961 онд Монголын бүх ард түмний анх дугаар спартакиад болж за аймаг нийгэмлэгүүдээс шалгарсан хүчит 28 бүхийн одоо тойргийн журмаар барилдсан барилдаан болоход Чойжл Сүрэн зан 25 давж тэргүүн байр эзэлснээр Монгол улсын Арслан цолыг хүртсэн байдаг. Тэгэхээр 1962 онд бол 8 давж үзүүрлсэн. За тэгээд өсөх өдөр чимгийг 1963 онд 7 давж Бат суурь чимэг, 1964 онд 5 давж Уран мэгт чимэг, за 65 онд 5 давж, 67 онд 5 давж, 69 онд 5 давж, 70 онд 5 давж Чин зориг чимэг авснаас одоо харах юм бол улсынхаа баяр наадамд тэрээр 37 жил зодголсон байдаг гэж. Тэгэхээр Арслан Чойжл Сүрэн үрж зогсдгүй, ялимгүй бүх хийсэн босоо зогсолттой ургалж урагшаага давшиж барилддаг. За энэ үедээ зодогны хоёр ханцуг дотгош нь шамлаж явдаг зантай тэрхүү буюу барьцгүйгээр цогтөг. Цэрвүү буюу барьцгүйгээр цогтөг. Дархан мэгтэн дээр суйлах, хав барьцнаас тонгорох, хий мөрөх мэхүүдтэй. Уужуу, сэрэг, уян зөөлөн барьцтай, хийсэн мэхэн даацтай ордог. Даанчиг даацтай ордог тийм бүх байж. За барьцгүй цогх мэхээ хийвэл өрсөлдөгч бөхөө унсан эсхийг харахгүйгээр шууд дэвэд явчихдаг нь Арслангийн нэг онцлогоо гэж байгаа. Тэгэхээр энэ хүний хувьд бол энэ мэхийг бол тэ барьцгүйгээр цогох. За үүнийг л одоо нөгөө хавсардаг гэж хэлээд байна л да. Одоо барьцгүйгээр цогтөг гэдэг. За тэр мэхийг манай гомбо төрөө надад айгүй гоё нэг тайлбар гаргаж өгөөдсөн юм байна. Хавсарцсан юм болов гэж бодлоо. Тэр болохоор за яг тэрийг юм би ингээд тэр тайлбарыг нь гомбо над руу явуулаад өгөөч. Тэр нөгөө ингэдэг юм бэлээ. Цочоогоод өсөлгч өхөө ингээд барьцгүй байжгаад цочоогоод тэгин гутлаа нэг цочоод нэг тал руугаа ингээд ханардаг ч юм уу нэг хөлн дээр нь ерөөхдөө биеийн бүх тэнцвэр ирдэг гэж байгаа байхгүй. Тэрэн дээр нь л яг тэр хүч тэнцвэрээ ингээд цочцсон гэрнээсээ ингээд тэнцвэртэй байгаа тэр хөлн дээр л ганцхан л хавсардаг юм шиг байна. Хүндийн дүгнэ очингууд. Тийм хүндийн дүгнэ очингууд ганцхан сохио аждаг. Тэрэнд нь бол зүгээр орсон бүх бол ер нь бол зоолттой ундаг. Тэрийг мэддэг хүн чинь өөрөө шууд л дэвээ явждаг юм байна л да. Гэхдээ бас тийм өөртөө бардан байгаад байгаа юм биш юм бэлээ. Тэрийг дараад нь тайлбарлана. За Чойжл Сүрэн Арслангийн хувьд болохоор даруй төлөв. Шудрах шулуун зан харьцаатай. Тэр үеийн бүхийн хүрээнийхэн Чойжо гэж хүндэтгэн дууддаг манай Ахмад алдартай бүхийн нэг байлаа. За Чойжл Сүрэн Арслан зоо техникчийн мэргэжил эзэмшсэн ба биеийн тамирын дасгалжуулагч багшаар олон жил ажиллаж залуу бөхчүүдийг сурган бэлтгэх үйл хэрэгт асар их хүч хөдөлмөрөөр зориулсан хүн билээ гэж. За тэр нөгөө нэг яг тэр хавсрах мэх гэдэг энэ зүгээс сүүл тайлбарласан юуг тайлбарлаж байна гэхэлэр барьц халаад ингээд барьцсан барилдсан байж байгаа барьц халдаг юм байна. За барьцыг бол нэлээд хүчтэй халж таарна гэсэн үг те. Барьц халангууд нөгөө хүн чинь барьцаа халуулаад хүчийг нь нэг талд нь төвлөрүүлдэг юм байна. Барьц халахлаар. Одоо жоохон баруун тишийг нь барьц халчих юм бол ингээл тийшээгээ даялах нь байна шүү дээ. Яг тэр төвлөрсөн хүчин талынх нь хөл дээр өөрийнхөө тэр талын хөлөөр цочмог одоо буулгадаг юм байна л да. Одоо очдог ч юм уу, цогтөг ч юм уу, орхидог ч юм уу те. Тэр мэхийг болохоор хавсрах гэдэг юм байна. Одоо ер нь тодорхойлолт нь. За тэгэж ер нь бол бүхийг унгааргаар алдартай. Тэгээ хавсардаг Чойжо гэж ер нь бол хүндлэгдсэн байх нь. За нэг баримт дурдах юм бол түүний дотны найз Монгол улсын Арслан Сосор Барам найзынхаа талаар нэг яриа хэлсэн юм байна. За тэн дээр болохоор ингэж байгаа байхгүй. Барьцтай барьцгүй альч талаараа цогтөг дархан мэхтэй штэ. Чойжогийн хувьд те. Чойжо уучраа бөхөө хавсарчаал дэвэд явчихдагсан гэж байгаа. Тэгээ унсан эсхийг нь шалгахгүйгээр хавсарчаал дэвээ явчихдаг гэж байгаа. Тэгэн гутал нь дэвж холдоод эргээд харахад учраан дээр нь хөөрч учраа нь дээр гихч нь хөөрөөд хар сэрээрээ ойцсон байдаг. Хар сэрээрээ. Тийм юм ээ. Цогчоол ер нь бол дэвчээд эргээд харахад өрсөлдөгч нь дээр гихч нь хөөрөөд хар сэрээрээ ойцсон байдаг юм аа. Чойжо маань 1960 онд одоо нэг тохиолдол нөхгүй. 1960 онд улсын авраг шалгаруулах барилдаанд дамдаа гарахтаа
барилдсан гинэ. Тэгэнгүүт дандаа аврагч нь болохоор одоо хүч тамирын гайхамшиг дамдан гээл те. Би хааны хувьд бас маш гоё үг хөдөлтөө тийм бүх шүү дээ. Тэгээд манай циркэд олон жил бас хөндийн өргөлтийн гайхамшиг үзүүлж исэн энэ авраг. Тэгсэн чинь дандаа аврагтаа барилдахдаа манай хавсарсан юм дандаа аврагыг. Хавсраад тэгэнгүүт нөгөө зааж энэ дамдаа аврагтаа барилдад таарахтаа барьцгүй хавирчаад дэвээ явцсан гинэ. Тэгсэн чинь дамдаа аврагч болохоор яг нөгөө цирк мэрэгт ажилдаг. Тэр чинь нөгөө цирк чинь тухайн үед яг 1930-ад оноос хойш үүссэн. Энэ хүмүүстэй зөвхөн хүн одоо нөгөө хүч тамирын гайхамшиг гэхгүйгээр нэмэх нь нөгөө нэг уян хатан тэгээд нөгөө априкат те юу гэдэг энэ болгоны чинь давхар суулгадаг байхгүй жонглоор гэх мэт ийм олон төлөө суулгадаг байхгүй. Тэгээд тэр үед магадгүй дамдаа аврагч циркт ажиллаж исэн юм чинь тав цохиулаад бусад бөхчүүд нь явцдаг байхад дамдаа авраг ямар нэгэн байдлаар тогтцсон байгаа байхгүй. Гişгдэл сайтай болохоор асар хүчтэй бүх тулдаа баахан нөгөө нэг хавирчаад нөгөөт нь дэвээ явж байгаа шүү дээ. Тэгэн гол баахан ухарж уналгүй босоод ирсэн юм байна. Гэтэл манай хүн дэвээ явчаад байдаг босоо явцсан. Тэгээд нөгөө тэрийг харчаад нөгөө найз нь асуусан байгаа байхгүй нөгөө нэг чойж байгаас. Чи яасан их бие тоосон их зантай амтэн бэ? Хавсарчаа дэвээд явчих юм. Тэрнийхээ хооронд хараа зогсож байж болдгүй юм. Магадгүй нөгөөд босч ирээд давцсан байж магадгүй л тий. Хавсарчаа дэвээд явчих юм. Оронд нь чи хараа зогсож болдгүй юм. Гэт нөгөө найзыгаа зэмлсэн чим. Үгүй сойё минь гэд нөгөөд ч уцтай хэлж нэг хавсардаг чойж байна. Чи миний зовлонг мэдэхгүй байна. Хавсарчаад бушууган шиг зайлахгүй бол хөл нь ирээд шанаа ирүү хугалчих гээд байдаг юм бэлээ. Гэсэн байгаа. Яаж нөхөр нөгөө хавсруулсан бүхий хөл нь гоцоогоо хөөрөөл унахтаа нөгөө нэг ойрхон байгаа тэр бүхийхөө тийшэл тийрч гээд байдаг юм байна л да. Тэгээд нөгөө нэг тэрийг мэддэг учраас хавсарчаал дараад нь тийм үйлдэл болно гэдгийг мэдээл буруу хараал одоо зүхтаадаг юм уу бараг л дэвээд явцдаг юм шүү дээ гэж учруулж хэлсэн байгаа. Магадгүй тэрэн шиг тэгэж амар хавсардаг хүн байдаг болох. Энэ зовлог нэр энэ чойж гэдэг хүн л өөрөө мэдэх байх л та. Тэгээд чи миний зовлог мэдэхгүй шүү дээ гэж байгаа байхгүй. За тэгээд чойжод хавсруулаад дамдан аваргаас өөр тэсэд тогтсон бүх байдгүй маа. Ер нь дархан хавсраа мөн ч олон наадам түнд хэрэг болсон доо гэж найз нь дууссан байдаг. За ардын багш Гавьяа Тамирчин Монгол улсын харцах сэрэтэрэг болохоор чойж зүрэнгээ мөн ч их жудагтай сайхан бүх байлаа гэж ярьсан байна. За 1965 оны наадмын бэлтгэл дээр за мөнхөд аврагтаа цуг хийлээ. Тэгсэн чинь бэлтгэлийн буух үеэр авраг хэлж шүү. Дамдаа аврагтаа барилдах бол болоогүй байна. Гэхдээ биений чин өнгө тун зүгээр байна. Улсын цол авчгаар байна гэд. Зүн сөн юм уу дөрвийн даваанд юу вэ начин гүүх мэхээр ажиллаа. Төвдөн багшаараа тавд авчихлаа. 6-гийн даваанд чойжлсрунга намайг амлав. Түүний хавираа тун даацтай бөгөөд хариултгүй. Харин ямар хийгцхэн таарсан юм хавирах агшинд нь хөлөө татчихсан байж. Арслан суун тусаад босоод ирлээ. Би унсангүй гэж бодов. Шууд элэг бүсээ тайлаад ах нь умчихсан гэж үлээ. Тийм л сайхан жудагтай хүн байсан да. Оройн наадмын кино журнал үзэж байхад нь нэрэ чойжо сурунга хий хавираа доошо суучгаад босч ирсэн юм билээ. Тэгэхээр энэ нөгөө нэг хий хавирдаг мэх нь бол өөрөө ч гэсэндээ нилээн эрсдэл гаргаж иж хийдэг мэх байж таарах гад байна те. Тэгэхээр ямар ч энэ удаад бол тэр нэг дандаа авраг дээр бол хавсраад нөөд нь босоод ирсэн. Тэгэхэд манай дэвээ явцсан байсан. Энэ удаад бол хавсрахт нь энэ Монгол улсын харцах сэрэтэрэг болохоор те хөлөө татцсан байж таарч идэл хавсраад нэг л суугаал босоод ирсэн юм. Тэгэхдээ нөгөөт нь унаагүй гэд өсөлтөгч бүхэн унаагүй гэд харж идэл ах нь унтсан юм аа гэд өөрөө ингэж байсан гэдэг тухайн үлдээсэн байна. За хоёулаа хамтран хэлцэж ярьчаад өргөжлүүлээ. За тийм. За өнөөдрийн дугаарыг аюулгүй байдлын төлөө хамтдаа Forward Motors event итгэж байна. За өнөөдрийнхөө сурталчилгааг хоёулаа бусад засварын төвүүд рүү хандж хийлнэ. За Forward Motors маань Япон улсын нэр хүндтэй 8 корпорацийн аль бие усны дистрибьютор болсон. За тэгэхээр юу гэсэн үг гэхээр шууд үйлдвэрээс нь тэр оригинал чанартай сэлбэгүүдийг Монгол руугаа нийлүүлж байгаа гэсэн үг. Тэгэхээр зөвхөн бид ганцаараа энэ оригинал чанартай бүтээгдэхүүнээр үйлчлүүлэгчтэй хангаад байх бас зохисгүй байна. Монголд байгаа бүх засварын төвүүд маань бидэнтэй холбогдоод бидэнтэй хамтран ажиллаад бүгдээрээ энэ чанартай сэлбгээр хэрэглэгчтэй хангая гэдэг энэ уриалгыг Forward Motors-ийн маань гаргаж байгаа юм байна. Энэ бол үнэхээр зөв уриалга шүү дээ. Тийм. Энэ дээр хаа би нэг юм хэлж шүү. Ингэдгийн байна л та. Одоо бид хэд ч нөгөө нэг хөгжиж яваа орон учраас заримдаа болоогүй багт нь те гадаадад ингэдэг юм аа Монголд одоо ингэхгүй байна гэх мэтчлэн одоо нэг юм хөгжиж байгаа тэр процессын энэ хөрс нутаг дээрээ таарсан тэр зүйлийг олохгүй явж байхад нь дундаас нь ингээд мэрэ дэмэргүй юм байгаа те өөрөө хийхгүй гэдэг шиг. Тэр яадаг вэ гэхээр ийм нөгөө осол гарна штэ.
хотын ч юм уу, орон нутгийн зам дээр ч юм уу ямар нэгэн байдлаар автотехниктэй явж байгаад хүн осол гаргалаа. Магадгүй тэрэнд 8 насаараа хохирчин, гэр бүлээр явж байгаа хохирно, хүний бусдын эд мал хөрөнгийг ч юм уу хохирон те. Ер нь бол эн чинь осол гэдэг чинь бол айж явах хэвээр зүйл шүү дээ те. Хамгийн хэцүү зүйл. Тэгсэн чинь яг хуу гадаадад ингэдэг л гэсэн л те. Тухайн осол юунаас болж гаргасан бэ гэдгийг маш нарийн тогтоодог. Тэр жишээлбэл ингээд явжсэн чинь тоормс нь барихаа болцсон. Гэтэл нөгөө хүн чинь тэр техникийн алдаанаас болоод амин эсдсэн. Тэгээд магадгүй осол гараад нөгөөтхний юм мөргөөд ингээ бензин тосон гоождөг юм уу ингээ шаталт маталт үүсээд ингээ тогтоох боломжгүй болчиход байхад хүртэл түүнийг одоо яг юунаас үүдсэн бэ гэдгийг хайж олдгийм байна. Олоод магадгүй тэр тоормсны асуудал те хин зарсан. Хин энэ улсад оруулж ирэх зөвшөөрлийг өгсөн. Магадгүй энээс шалтгаалаад 10, 20, 30, 40 осол гарцсан бол энэ тэр улсад нэвтэрч болохгүй бүтээгдэхүүн гээд 20 50 хэмжээний. Эн чин хүний амнаас болон тэр улсын одоо юу гэдэг нь те маш их хамгаалтай байх зүйл шүү дээ. Тэрнтэй адилхан яг хуу Монгол улсад би тиймэрхүү зүйлүүд явдаг гэж найдаж байна. Гэхдээ 1900 тэр 70 80-аад он 90-аад он гэдэг ч юм уу энэ үед бол бидэнд хараахан энэ талаар бодож ингэх сөхөө байгаагүй байх л та. Юун нөгөө нэг эд хоолоолохын тулд ямаа бүтээн байгуулахын тулд байсан үе бах. Тэгэхээр одоо бид нар юуг одоо бодож явах ёстой вэ гэхээр те бид нар тэр нөгөө өрүүлнийх нь аппарат нь гацаад хүн урд нь байгаа амтныг гаргах гэж эргүүлтэл өрүүлэх аппарат нь гацаад тэр нь шууд чигээр очиод мөргөөд тэгэн гутал эвдэрсэн машинаас чи өрүүлэх аппарат нь гацсан байсан юм байна гэж хайж олдог ч юм уугүй ч юм мэдэхгүй шүү дээ. Тийм л учраас тэр нөгөө нэг олон жилийн турш баталгаажсан найдвартай дэлхийн тэр стандартуудыг хангацсан тийм бүтээгдэхүүнийг эх орондоо оруулж ирэх хийж зорж байгаа газар нь Ford Motors байхгүй. Тийм учраас нэг 20 гаруй жил баг 30 жил яг энэ салбартаа ажиллажлаа. Тэгэхээр үүний сайнны хажуугаар саар гэдэг шиг юм болохоор бидэнд олон төрлийн сонголт өгөхүүднээс замын үдээр хоёр амарчин барайл ороод ирдэг шүү дээ рэсэм дээр. Замын үдээр нэг тэр нөгөө нэг байдаг машинуудад нөгөө хэд маань хөдөлтэй амьдрал ахуйгаа залгахын тулд тэр хятад сэлбгүүдийг нь нууцаар оруулж ирээд дээдлэлт нь KYB гэдэг нөгөө нэг дэлхийн брэндийнхэн лого тавиад оруулж ирээд энд нөгөө яг оруулж ирсэн аль бисний газраас нь авахгүй гутал тэдгээд нөгөөдгийг нь өөр газар очихлоор тэндээс нь баг 2 дахин ч юм уу үн хилчин гутал нөгөө хүн тэрийг бодоод 2 3 ширхэг авчдаг тийм. Энэ маань өөрөө нөгөө биднийг магадгүй эсэл дагуулж байгаа зүйл мань байж магадгүй гэж бодоод байгаа байхгүй. Тийм учраас нөгөө юм оруулж ирээ тэрнийгээ өөртөө засгаад за тэгснэ одоо юу гэдгийг те бүх юмыг ингэж нийлүүлж хийх биш. Ford Motors болохоор манайх зүгээр тэр нөгөө дистрибьюторын эрхээ аавна гэдэг чинь маш том ажил байдаг. Маш олон шалгуур стандартыг авах хэрэгтэй юм аа. Тэгээд дээрэс нь тэдэн мянган ширхгээр нь захиалах буюу те маш том бас ингээд санхүүгийн юм явж идэг. Энэ бүх эрсдлийг нь бид нар хариуцъя. Тэгээд аюулгүй байдлын төлөө гэдэг үнэт зүйлтэй учраас бид нар зөвхөн тэр хүмүүст үргээд байх биш те. Та хэд маань өөрсдийнхөө засвар үйлчлэгээ хэрэглэж байгаа газруудаа чанартайг нь тавиа. Одоо хэдүүлээ тэр мөнгө олох гэж хуурамч юмыг хямдхан юмыг оруулж зараад хүн алтгаа болий. Тэгэхээр ийм найдвартай сэлбэгийг та нар маань аваад тавь бид нар зөвхөн дистрибьюторыг хийя гэдэг юм л яриад байгаа байхгүй те. За тэдэнтэй холбогдох дугаар нь 75 Тэц 3-ын яг хойтолд тэдний засварын төв офис нь байгаа. За уцаар нь холбогдоод офис дээр нь очиж уулзах болох нэ. За баярлалаа. За баярлалаа. Одоо тэгээд аялал зугаалгын үйлрэл эхэлж штэ тий. Яг энэ үеэр чим тэр найдвартай байдал гэдэг юм аа. Сайн хангаж явах хэрэгтэй шүү. Ялангуяа ирчүүд минь. Энэ гэрийн эзэн юм бол тий. Энэ улсын эзэдэн юм бол нэг юм хариуцлага гэдэг юм бас давхар явах ёстой шүү хэдүүлэнд чинь. За дараагийнх нь болохоор урд өмнө бид нар энэ хүний талаар нэвтрүүлэг хийж ирсэн. Би тэгээд энэ удаагийн дугаар дээр бас дахиад зөвхөд хариулъя гэж бодлоо. Яагаад гэхээр тэр дугаарыг нэг юм хэсгүүд ингээ хүмүүс манай пэйжээр болон те хүрсэн чим энэ нэвтрүүлгийг үзээгүй хүмүүс дахиад айгүй их байгаа байхгүй. Тэгэхээр дахиад нэг гой сануулчих гэж бодлоо. Сэрэн дунгу бадам сэрээжт. За Монгол улсын хурцаарслан дээрээс нь Монгол улсын соёлын гавь зүтгэлтэн. Цэрэн найдмуудын бадам сэрэлждэг хүн бий. За энэ хүн болохоор яг хаа манай төрөний хэлдгээр те манай хөвсгөл нутаг гэж штэ те. Хөвсгөл маань одоо ханхын одоо дамжлагын бааз гэх мэтлэн эн чинь нөгөө бас ингээд Монгол улсаас тухайн одоо нөгөө архангаа булган те юу гэдэг өвөр хангаа гэдэг юм энд байгаа мал аж ахуйгаас маань гарч байгаа ноос ноолуур нэхий юу гэдгийг энэ болгоны чинь бас ингээд Монгол улсын эдийн засгийн экспортын бүтээгдэхүүн болгож байгаа шүү дээ. Түүнийг хоошоогоо гаргах гэж байна да. Тэгэн гол нэг ханхаар гаргадаг тий. Гэх мэтлэн ингээд дамжлаг баазууд байдаг. Тэр дамжлаг баазуудын л нэг хэсэг маань ер нь бол манай Хөвсгөл аймаг шүү дээ. Тэгэхээр ч амьдрал ахуйд нь бас тэр мал аж ахуй болон тэр дамжлаг баазны тэр юм их нөлөөлсөн байх гэдэг. Тийм ч утгаараа манай Хөвсгөл аймгийнхан бас маш олон сайхан бөхчүүд тий. Тэр дундаас бүр ингээд явж цагаан ор сумын уйлган гол гэж байдаг тий. Хөвсгөл аймгийн цагаан ор сумын уйлган голын 3 аваргаа гэж их томогтой шүү дээ. Тэгэн гол нэг сумаас үдээгүй буй нэг голоос бүр 3 авраг төрсөн.
Тэгээд архаа авраг дарийн дамдан байна. За авраг цэвэн аравдан байна. Авраг бээжин авраг нар байна тий. Түүнээс гадна бол одоо орон даяар нэр алдраад уусгасан 14 бөхчүүд яг энэ цагаан хор сумаас бас төрсөн гэж үзээд идэг. Улсын золтон. Түүний нэг нь уран барилдаанд хурцаацлан Монгол улсын соёлын гав зүтгэлтэн Сэрэн найдвармтын бадам сэрээжтэй. За ер нь бол энэ түүх нь эндээс эхэлдэг. Аавтайгаа наадам үзэж байгаас эхэлдэг. Тэгээд аав нь хүүдээ хэлж өгдөг штэ. Ер нь бол тэрхүү наадамд нь төрүүлсэн нутгийн бөхөө хараад энэ хүүгийн дотор хүсэл мөрөөдөл асч эхэлж байгаа. Тэр ер нь овооны наадам төрүүлэхдээ бүх учраа бөхөө нэг мэгээр давсан бөхөө те нэгэн мэхээр даваад байсан бөгөөд түүнийг харсан нөгөө бяцхан хүүч нь энэ мэхийг сургасан гэж бодолтыг үлдсэн байдаг. Тэгээд ааваасаа энэ хүн те яг юу хийгээд энэ хүмүүсийг унгаагаад байгаа юм бэ гэхэд нь Сэрэн дунгуу гэдэг мэх юм аа миний хүү гэж аав нь хэлж өгсөн байдаг. За энэ үйл явдлаас 20 жилийн дараа бол 1959 он Бүгд найрамдах Хятад ард улсын одоо улсаа тунхагласны гэх юм уу те 10 жилийн бүгд найрамдах Хятад ард улсын. За тэгсэн чинь энэ ойгоор болохоор одоо бас л юм нэг юм хамтын сайхан соёлын солилцооны хүрээнд нэг наадам зохион байгуулж байгаа. За тэгэхэд Бадам Сэрээждийн хамт Өвөр Монголд одоо нэгэн манай Арслан бас Самдан жигмэд Дэрэн бор самдан жигмэд болон Бадам Сэрээжд хоёр хамт явж байгаа байхгүй. Тэгээд Өвөр Монголд очиод барилддаг. Ингээд хөх хотод тэднийг сайхан угтаж авсан. Манай хоёр ч зодог шуудгаа өмссөн. За тэдний бөхчүүд манай бөхчүүдийн гутал зодог шуудгийг хараад их л гайхсан янзтай тоглоос эсгэж исэн гэдэг. Ийм гуталтай хөл дээр те ганцхан хавирахад л шилбчин хугарна штэ л гэдэг те. Та нарын энэ зодог шуудагч энэ барилдаа энэ юм тисэхгүй те. Бидний гутал зодог шуудгийг хараа гэдэг. Чи нөгөө нэг юм үхрийн юугаар ширээр те ширж яасан тийм хувц байдаг лүү дээ тэр нэг зодог шуудгууд нь. Тэгээд нэг хандаг яндар унжуулад идэг штэ. Тийм хувц байдаг лүү дээ. Тэгээ манайх ч болох хажууд талд нь юм даавуу тэгээ хонин холбоогоор ингэсэн юм ойдл мойдолтой юм байгаа дээ штэ. Тэгээд наадам эхлэхээс өмнө манай хоёр зарим нэг бөхчүүдтэй бас ноцолдож ингээд таталцаж ингэж үзээд ингээ үтсэн чинь бас нилээд тийм хүчтэй байрын бөхчүүд байна гэж байгаа. Үнэхээр хөл хугалчиж мэдхээр асар хүчтэй тийм хавирдаг. Ингэж байгаа л тап гэж хавираад байдаг шүү дээ. Ингэж байгаа л тап гэж хавираад байдаг шүү дээ. Тэгээ бөхчүүд хоорондоо ярилц тохироод ижил төстэй барилдаанаас сонгоод ер нь бол 12 бүх тойргоор барилдъя гэж тохирсон баг. За ингээд Өвөр Монгол бөхчүүд их бэр тэнхээтэй боловч барилдах тэр ур хийц гэдэг зүйл ухаан гэдэг талаас жоохон муу да. Тэгээ хөдөлгөөн нь жоохон удаан юм билээ гэж манай хоёр анзаарсан баг. За ингээд энэ барилдаанд Бадам Сэрээжд Арслан бол учраа таарсан бүх бөхчүүдээ бүгдийнгийн нөгөө нэг баг багтаа үзчихсэн Сэрэн дунгуу гэдэг мэхээрээ бүгднийг хайсан байдаг. Тэгэхээр чинь 12 бүх тойргоор барилдан гэдэг чинь нэг хүн 11 барилдааныг хийнэ л гэсэн үг шүү дээ. Тэгэхээр 11 барилдаан хийхдээ тэр Өвөр Монгол бөхчүүдийг бүгднийг Сэрэн дунгуу гэдэг мэхээр хайсан байдаг. За ингээд үзүүр төрүүн дээр гараад ирсэн гэж байгаа. Үзүүр төрүү булаацалтахаар Өвөр Монголын тухайн үед бол одоо Өвөр Монголын бас алдартай сайхан том аваргууд байна л да. Тэгэнгүүт тэнд улаан хүү гэж 2 м 10 см өндөртэй бөхтөө барилдахаар болсон. Яг үзүүр төрүүн дээр. Тэгээ Өвөр Монголдоо энэ хүн чинь болохоор улаан хүү гэдэг энэ хүн нь болохоор 22 удаа төрүүлсэн. Бас л шаггүй бөх гэсэн үг ээ. Тийм ээ. Манай Бадам Сэрээж чинь болохоор улсын наадамд 2 билүү дээ. 3 хэдийн удаа л байж байгаа шүү дээ. Үзүүрлж байгаа шүү дээ тий. Бас нэг төрүүлсэн байх хэрэгтэй байхаа. За тэгжиж одоо Арслан болж байгаа. Та тэрийг давхар шүүжих байхаа. За тэгээ. Тэгээ саяны нөгөө нэг Өвөр Монголдо 22 удаа төрүүлсэн байгаа улаан хүү гэдэг тэр 2 м 10 см том бүх байгаасаа тий. Тэр бөхтөө одоо үзүүр төрүүнөдлөө барилдахаар болсон. Унахаасаа айсан уу тэр бүх барилдахгүй зүхтаагаад цаг шахам болж ийн нэ. Аргагүй л дээ чи. Учраа таасан 10 бөхөө нэг мэхэр ядчаадлын Сэрэн дунгуу чи хийвгүй мэх штэ тий. Хийгэн гутал ингээд машин нөгөө маниулдаг шүү дээ. Тэр шиг ингээд агаар дээр ингэж ундаг гэдэг шүү дээ. Агаар дээр бүтэн эргэж ингэж ундаг гэдэг шүү дээ. Тэгэхээр нөгөө бүхэн жилсэндээ бас харсан баг л та. Тэгээ яж итлийн Сэрэн дунгуу мөхийг хэрвээ даацтайгаар том биетэй хүнд хийх юм бол асар сүртэй, асар даацтай болдог. Ингээл шороо бүргүүлээд ингээд агаар дээр эргэл явж тийм гэсэн тий. Юу юм бэ шүү? 2 үзүүрлсэн юм байна. 2 үзүүрлсэн баг тий. За тийм байна. За нөгөө бүхэн ингээд цаг шахам зүхтаагаал гинэ. Тэгээд ямар хүний нутагт байж штэ араас нь хөөгөөдөлтэй ниш гэж бодоод манай Арслан чамааг өстө барьж авдаг юм бол нөгөөдгөө хийнтэй л гэж бодоод хөмхий зүүн барилдаж байгаа. Ингээд арай гэж барьцсан хөрөнгүүд л Сэрэн дунгуугаа хийсэн. Тэгээд нөгөө бүх нь ухаалтцсан гэж. Тий. Ухаалтцсан. Ухаан алдан унсан бүхийг араас нь тэврээд
Нөгөө нэг ингээд араас нь цэвжэн төвч байгаа. Бид нар нөгөө баг багтаа нэгнийгээ нөгөө анги бангтайг сахилахгүйдаад нөгөө ухаалтуулдаг байсан шүү дээ. Таа тэгжсэн нөгөө тэгэж нөгөө нэг амьсгалыг нь яаж байгаа л цэвжэн зохиочул ингээ ухаалтуулаад байдаг байсан. Баг баг сахилахгүй ч байгаа л хэлбэр шүү. Тэгээд яг тэгээ ухаалтсан үг ингээ араас нь тэрээ ингээ сэгсэж байгаа нэг сэрээдэг шүү дээ. Яг тийм байдлаар л энэ нөхрийг бас яг ингээ ухаалтч бол усаж ирээд ингээ сэгсэж ягаад сэрэж исэн гэж байгаа. Барьж авах юм бол чамагдаа гэж ягаад нэрээ асал сэрэн дунгуугаа хийсэн. Тэгээ нөгөө бүхэн ухаалтсан байгаа. Саяны тэр сэгсэрдэг гэснээс одоо настай хүмүүс ч юм уу тэгж ирсэн болох юм байна шүү. За. Ухаалтчгаар юм сэгсэрэх тийм тохиолдол байгаад байдаг шүү дээ. Жохон бахта сурцсан юм чи. Харвцсан байж магадгүй гэдэг юм байна. Тийм учраас ингээд сэгсрэхээр бүр дордулчдаг юм. Тэр зөвхөн хөдөлгөөнгүй байлгачаа шууд тургуун дутах хэрэгтэй. Аа. За бас хэлт ороод ирлээ тий. Бас би наадах чи сонсох ёстой зүйл байсан байна нэрээ. За тэгээд бадам сэрэж хүүг одоо ингэж барилдах болсон нь мэдээж тэр баг багтаа овооны наадам дээр тэр ганцхан мэхэр учраа хүчүүдэд хаяад байгаа тэр гайхамшигтай барилдаантай хүнээс гоё урам аваад те юу авсан байж болно. Нөгөө талдаа аав нь энэ хүний амьдралд маш их нөлөөлж байгаа. Тэгэхээр аав нь хүүгээ 10 нас хүрэх үед нь гэдэг штэ. 10 нас хүрэх үеэр нь миний хүү 90 цент хүрч бүх болж барилдаарай гэсэн. Аав нь хүүдээ тугалтаа үнээгээр торгон зодог шудаг авсан. Миний тал бүхний удан байхгүй ч ээжи чинь тал их бяртаа хүчтэй шүү. Ер нь манай өвөр хангай хөвсгөл нутаг хүчит бөхчүүдийн ороо. Тэгэхэр чи сайн бүх болно шүү. Чамд хүч тэнхээ байгаа. Миний хүү сайн бүх болно гэж. Энэ хитгэн өгүүлбэрийг хардаа. Энэ хитгэн өгүүлбэрээр тэр хүн аав хүн хүүгийнхэн ирээдүг зурж өгч байгаа юм. Тий. Тэгэхээр одоо нөгөө аав болно гэдэг гэр бүлийгээ авч явна гэдэг чинь зүгээр будин дээр удирдлага бариад гівтгэхээс бас дахиад маш их өөр зүйл бас байгаа тий. Тэгээ бидэд магадгүй нөгөө амьдралын хэм маягаасаа болоод хүүхдүүдийнхээ сургууль соёл гэдэг ч юм уу иймэрхүү зүйлсээс одоо тэгэл интернет утас юу гэдгийг мэдээл энэ бүх зүйлээс хоцрохгүй гэсэндээ нэг хэсэг монголчууд Улаанбаатар хот руугаа өстой маш их нүүцгээсэ. Тэгээд Улаанбаатар хот маань одоо дэлхийн нөгөө нэг метрополис гэдэг штэ тийм хотоо гэж нэрлэгдээд явж байгаа. Үнэн. А нөгөө талдаа бидний нөгөө эзэн байх газар маань их эзгүүрдэг юм бэлээ. Тэнд тэгээд нөгөө адуу малгаач те дийлхэ болоод одоо бүр юу гэлээ чимараг том боосгүй болцсон те том гүүнэр болцсон азар өнөдөр юм их болцсон айлууд чинь нуруунд дээр нь нөгөө нэг хээрийн салхинаас илүү модож үзээгүй одоо хүртэл хичнээн адуутаа тийм айлууд хүртэл маш их байдаг юм бэлээ. Тэгэхээр нөгөө ирчүүд маань бас энэ өв соёл энэ зүйлсээ авч явахдаа үр хүүхдэд дамжуулах хэрэгтэй хүмүүс нь бид нар шүү дээ тий. Тэгэхээр одоо яг нөгөө аялал зугаалгын үйлдэл эхэлж байгаа учраас хэдүүлээ магадгүй хөдөө гадаа явах бах үр хүүхдүүдтэйгээ очих бах зөвхөн модны сүудэр бараадаад одоо ингээ сайхан талаа хараад байхаас илүүтэй тэр айраг тэр адуу тэр нөгөө нэг одоо хөдөө байгаа тэр өв соёл гэдэг юм уу тий. Тэр бүх зүйлсүүдээ хүүхдүүдтэй бас ярьж хэлж байгаарай л гэж хүсэх гэсэн юм аа. За баярлалаа гэнэ. За баярлалаа. За өнөөдрийн дугаарыг Forward Motors болон Good Day Sojo ивент итгэсэн нэвтрүүлэг та бүхэнд YouTube-ийн од өндөр суугаар болон NTV телевизээр мөн 83.3 107 столгоны од өндөр радиогоор хүртлээ. За дараагийн дугаараар уулзъя. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од мөндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од мөндөр нэр дээрх Худалдаа агшлын банкны дансгаа 4191 тэг 4518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Од мөндөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.